Нэвтрүүлэгтэй хамт байгаа эрхэм үзэгч та бүхэнд баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлгийн зочдоор бяцхан зочид маань хүрэлцээрсэн байгаа. Хөрхөн хүүхдүүд ирсэн байна. Тэгэхээр бяцхан сондөр цэцэрлэгийн багш Батсинд маань одоо итгэл, тэнгис, сондөр гээд гурван шавьяага дагуулж ирсэн байна. Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Сайн байна. Тэнцлэр хүүхдүүд. Та сайн байна уу гэд тэгдэг юм уу? Сайн байна. Сайхан хаварч иж үлжиж уншиж гин үү? Уншиж гин үү? Сайхан тий. Сайхан тий. За тэгэхээр цэцэрлэгээ танилцуулаач. За манай цэцэрлэг 2013 оноос өдийг хүртэл одоо 12 дахь жилдээ үйл ажиллагаа явж байгаа цэцэрлэг байгаа. Манай цэцэрлэгийн хувьд сургуулийн өмнөх босрлын хөтөлбөр болон Монголын оюун ухааны академийн хөтөлбөр хэрэгжүүлэх цэцэрлэг гэж явдаг. За Монголын оюун ухааны академийн 5 хөтөлбөр манай цэцэрлэг дээр хэрэгждэг байгаа. Энд болохоор рубик шоу, спорт өөрөлт, оюун түлхүүр, K-master. За тэгээд хуруундаа буюу түргэн бодолтын сургалтууд явагддаг. Мөн нэмэлтээр бүжгийн дугуйлан, балет, монгол бүжиг, за тэгээд англи хэл, үсгийн хичээлүүд ордог байгаа. За тэгээд хөтөлбөрөө танилцуулахаар манай хүүхдүүд ахлах бэлтгэл бүлгийн хүүхдүүд маань төлөөлөл болоод хүрэлцэж ирсэн байгаа. За цэцэрлэгийн гоё цэцэрлэг байна уу? Хаана байдгийг танай цэцэрлэг? Хаана яадаг л манай цэцэрлэг? Манай гэрээ хачаад гэдэг. За цэцэрлэг дээр гоё юм сурж гин үү? Юу сурж гин? Спорт өөрлөлт, K-master, оюун түлхүүр, итгэлээ. 3-т шоо, 2-т шоо, 3-т шоо, хуруунда. Оо за. Итгэл юу сурлаа? Манай итгэл юу сурсан бэлээ цэцэрлэг дээрээ? 5-т K-master, төрийн далбай, 3-т шоо, 2-т шоо, англи хэл, хуруунда. Англи хэлээс ордог тий. 3-6 спорт төрөл, тэгээд дуусчин 5-т K-master. Ямар хичээлдээ хамгийн дуртай илээ манай итгэл? Ямар хичээлдээ хамгийн дуртай? 3-т шоо, хуруунда спорт төрөл. Хуруундаадаа дуртай. Юу яах вэ? Одоо энэ сая 5 төрөл байгаа гэсэн чинь 5 төрлийн 3 хүүхд маань гуруулаа хийж. Гуруулаа хийж. За ахлах бэлтгэл бүлгийн бүх хүүхдүүд маань ер нь бол 5 хөтөлбөр тавуулаа хэрэгжээ явдаг. Юу яа? Над сонирхолтой санагчаад төрийн далбай байна л да. Гуруулаа шууд таагаа явуучих юм. За манай итгэл төрийн далбай нэрлж үзүүлнэ. За итгэл. За би сайхан холж байгаа юм шиг сайхан холноо энэ дээр. Холж байгаа голоос нь. Төрийн далбай болохоор манай нөгөө ой тогтоолтын хөтөлбөрийн нэг хэсэг нь төрийн далбай, хоёр янзаар явдаг. Зургийн ой тогтоолт, төрийн далбай гэсэн цэжлэг гэсэн хоёр янзаар явдаг байхгүй юу? Энд одоо хичнээн төрийн далбай байгаа. 102 гаруй. 140 орны далбайг бүгдийг мэдэх үү? Хүүхдүүд маань бүгдээрээ суралцдаг. Би 69-ийг нь мэднэ. 69-ийг мэднэ. За тэнд одоо хэдэн далбай минь шууд нэрлээрээ. Зураг үзэж байгаа дүүнер маань бас хараад хамтдаа таагаараа заяа. За энэ аль улсын бэ? Канада уу? Тийм. За. Өөр чи ямар улсын далбай таалах вэ? За энийг мэдэх үү? Венесуэл. За Венесуэлийн далбайг таалаа. Ямар мундаг юм бэ? За. Норвег. Би доош харуулсан. Норвег тийм биш үү? Норвег зөв хариуллаа. Ямар мундаг юм бэ? За тэгвэл энэ Турк. Яа, хин дөрвөлийг хариулсан бэ сая? Би. За тийм ээ тий. За төрүүлсэн хүүхд шагналтаа дараанд. Энэтхэг зөв хариуллаа. Хоёлаа зэрэг хариулсан тий. Хариулна шүү. За одоо нэг хоёрыг асууч яа. Энийг мэдэх юм уу тэгвэл? Малайз. Яа, ямар мундаг юм бэ? За одоо өөр юм хийж үзвэл. Ёстой сайн мэддэг юм байна. Одоо юу үзүүлэх үү бүгдээрээ? Телевиз үзэж байгаа найз нар нь шүү дээ. Ямар мундаг олон далбай мэддэг, ямар олон улсыг мэддэг юм бэ? Тэр олон улсуудаар нь очиж үзэх болов гэж бодож байгаа тий. Тэр олон улсуудаар очиж үзмээр байна уу? Үзмээр байгаа юм тий. За. Би л ганцхан Сингапурт Явна. Яагаад? Яагаад гэвэл би ганцхан Швед, Сингапур хоёр талтай. Би л Казахстан, Сингапур. Тийм үү. За их сони тий. Юу н гоё тийм хүмүүсийг харсан юм уу? Би очиод тийм хүмүүс хараагүй. Би ээж маань өөрөө намайг ирээгүй байгаа Солонгос ирсэн байсан. Оо тийм үү. Уг нь болоод явах байсан юм тий. За. Даач би ирээгүйсэн. Манай ээж маань одоо Солонгост 4 хоног байгаа. Одоо 1 хоног. Тий ямар олон хоноод байна тий.
За ажиллаар явж байгаа юм байна. За дараагийнх нь гоё эд шидийг тайлын хүүхдүүдийн. За шоо. Хүүхдүүд за тэгье. Шоо. Манай ахлах бэлтгэлийн хүүхдүүд бэлтгэл бүлгийн маань хүүхдүүд бол 3 төрлийн шоос оролцдог. 3-тай шоо, 2-тай шоо. Аваач гуруулаа 3 өөр шоо хийж. Ахна алчих. Багш нь олоод өгье. Би холж болно шүү дээ. Болно. За багш нас хол. Холж ингээ хуглаа. Салгаа хийчих. Тэнгис миний хөө 2-тай шоогоо эвлүүлээд үзүүлчих. Гуруулаа 3 өөр шоо эвлүүлчих. Өөсөө эвлүүл. За манай сондөр 3-тай шоо эвлүүлнэ. Тэнгис маань 2-тай шоог. За харин итгэл маань гурвалжин шоо эвлүүлнэ. Гурвалжин шоо. За холцсон уу? За холцсон. За ингээд явж байгаа. За 1 2 3 зэрэг эхлэе заяа. 1 2 3 уул нь хүүхдүүд маань яг тэмцээний үеэр бол дандаа нөгөө юм мэрэгжлийн цагтаа хийдэг. Цагтаа хийдэг. Ааха. За ахлахын хүүхдүүд маань бол дандаа нөгөө 3-тай шоонууд бүрэн эвлүүлж сурдаг. Бэлтгэлийн хүүхдүүд маань бол гурвалжин болон 2-тай, 3-тай 3 шоогоо гурвалангийн эвлүүлээ сурдаг байгаа. Бүр дуустлаа. Тэнгис бүр. За тэнгис. За тэнгис та. За сандар хийгэр минь өх. Гайхалтай. За миний унаатаа эвлүүлээ сууч за. Дараагийн руу орчихно. За тэнгис ч одоо бүгднийг эвлүүлэх нэ. На бэлтгэлийн хүүхдүүд бол 3 шоогоо гурвалангийн бүрэн эвлүүлээ сурдаг. Тийм байна тий. Сондрын хувьд сандар маань болохоор ахлах бүлэг. Ахлах бүлгийнхэн маань бол дууссан. шоод эвлүүлдэг. Үгүй та нар чи ямар хурдан юм бэ? Ямар мондөг юм бэ? Яста. Гайхамшигтай. Ахын одоо наад Рубик шок чинь сурах 9-тэй шог сурах гэдэг одоо баг. 9-тэй шог гэж байдаг. Энд чи одоо 9-тэй гин юм шүү дээ. Биш үү? 3-3-тай шог гэж. 3-3-тай. За. 3-тай шог гэж яа. 3-3-тай шог гин. Ааха. Одоо хүрс орч чадаагүй баг шүү дээ. За, бүр орсон. Энд чинь гарын насгал гэхдээ. Тийм үү? За. Зүгээр гарын дасал хийж яхад нь л тэгэл эвлэг. Гарын хэлээ. Тэнгис болоод тэнд бол бүр эвлэлээ дуустлаа. Итгэл бас нэлээ сайн эвлүүлж байна. Бүр орсон хэлээ. За. Дэшээ зэмцлээ. Анги дээр одоо жишээ нь ангийнхан рекорд нь ч тийм үү? Хэдэн секунд юм бэ? Хамгийн багадаа ер нь бол нэг 25 секунд. 25 секунд. Гайхамшигтай. Тэгээ Монголын оюухан академиас нөгөө нэг сар алхан усын чансаа тэмцээн гэж зохиогддог. Тэрэнд бол манай хүүхдүүд оролцоод явдаг. Одоо спорт өөрөлт, Рубик шоо, K Master гэх бүгднгээр сар алханы чансаад оролцоо явдаг. Хүү яалаа ахын. Ямар гоё. Ярта. Ингэж гоё эвлүүлсэн биз дээ. Сондөр дууслаа. Ямар мундаг юм бэ? Манай 4 насны шоогоо эвлүүлчихдэг. За одоо итгэлийг За болсон. За болъё. Чи бас. Болчлоо. За шоогоо. Тийм чи одоо болсон. Одоо баг болчлоо шүү. За. Яа. Ямар мундаг юм бэ? Хүшээ чи нэрээ. Болсон яриа. За байж байгаа. Одоо хоёр хүрээ тий. За нэг За K Master гэж. За байж. За гурлаа хамт хий, зэрэг хий. За хамт хий. Тгий. Багш нь одоо эндээс дахиад өгөн заяа. За анхаар. Эхлэе. Хараад хийш үү. K Master чинь. За Монголын үндэсний нөгөө ансан тоглоомуудын нэг төрөл оюун түлхүүр гэж явдаг. За бэлтгэл бүлэгт маань болохоор 5 болон 7 цагтай оюун түлхүүрүүд ордог. Ахлах бүлэгт маань бол 5 цагтай оюун түлхүүр. Энэ одоо хэдэн секунд маань оруулаад гаргаад ер нь рекорд нэг 10 секунд. За тэнгис 10 секундтэйгээр ер нь бол хүүхдүүд хийдэг усын чансаа тэмцээн. Ингээд авчин тий ихтэй. Тэний дараагаар буцаагаад оруулна. Гаргацсан. За хоёулангийн ингээд салгаад харуулж мөн аа. Артаар Яна за яах вэ одоо дуусах. Тийм байна. За буцаагаа оруулж. Гадаа жоохон хүүтэн байсан болохоор гар нь жоохон даацсан биш үү. Тий. Багш наа. Тий. За. Одоо ингээд буцаагаад оруулчин тий. Тий. Эдгээр дандаа нөгөө үлгэрийн аргаар сонирхолтой байдлаар хүүхдэд амархан хэлж өгдөө тий. За тэр одоо жишээлбэл 5 цагтай оюун түлхүүрийг нөгөө манжингийн үлгэрт оруулаад одоо эхний цагирэг нь өвөө, хоёр дахь цагирэг нь эмээ, гурав дахь цагирэг нь ач охин гэх маягаар аль болох нөгөөс хүүхдэд сонирхолтой эвтэхнэр заагаад өгчдөг болохоор хүүхдүүд маш хурдан суралцдаг. За тийм сондөр манай сондөр үзүүлсэн. Ингээд салгаа үзүүлчих юм. Салгацсан байна тий. Сондөр.
Тий. Багш энэ гаргалаа. Оо байж байгаа байж. Долоогоо хийж яах юм минь үү? Долоогоо түлээж зэрэг. Бүр үлээж байгаарай. Та хоёрын хурдыг үүсэхгүй шүү дээ. Гараад Та хоёрын хурдыг үүсэхгүй байгаа байхгүй юу? Хүлээж байгаарай минь үү? байж байгаа. Одоо ингээд оюун түлхүүр маань оюун түлхүүрийг хийж сурснаар ямар одоо хоёр гар нөгөө тэнцвэртэй ашиглаж байгаа болохоор гарын жижиг булчингуудыг хөгжүүлнэ. Хүүхэд нөгөө сургуульд ороод бичих бэлтгэл ерөнхийдөө хангагдчихж байгаа гэсэн. за бичих бэлтгэлийг хангах. Тэгээд дээрээс нь нөгөө энийг оруулж гаргахын тулд хүүхэд төвлөрч суух хэрэг гарна. Ямар үйлдэл хийх үү гэдгээ өөрөө тооцоолно. Тэгэхээр маш олон талын ач холбогдолтой гэсэн. Тийм байна. Тий. За сондөр Хурдан маань хугацаанд яаж зөв гаргах уу? Тий. Тэ дараагийн үйлдэл нь юу илээ гэдгээс сэргээн санах. Тэгэхээр одоо ингээд хурдан хугацаанд ингээд ийм үйлдэлийг хийгээд сурч ин гэдэг чинь бас тий дараа нь ямар нэгэн асуудал гарахад асуудлыг бол хурдан хугацаанд зүгээр шийдвэрлэх чадвартай болох нь шүү дээ. Манай сондөр дууссан. Яастай. Сондөр хамгийн жижиг нь үжиж та бас мундаг байх шүү. Наалах бэлтгэлийнхэн болвол Оо. Ямар гоё юм наадсан бэ. За, энэ дээр авчи. Багш нь авчи заяа шүү. за одоо хуруундаа хийж үзүүлээ тий. Хуруундаа буюу хуруундаа төргөн чинь бодолтын сургалтууд бас энэ манайх дээр явдаг. Энэ дээр нөгөө компьютер дээр За. явах юм. Компьютерыг би барьж За надад бэлдээд өгч. миний охин сууж за ихтгэл төр үлээж байгаа. Эхлээд сондөр найзаагаа харуулъя. Манай 4 настай хүүхдүүд бол 99 дотор нэмэх үйлдэл явдаг байгаа. Хэдэн секундын зайтай нэмэхлээ? За одоо манай сондор нэг оронтой 20 тоог 4 секундын давтамжтай бодож үзүүлнэ. 3 1 1 2 2 5 1 2 За миний охин хариугаа энэ дээр бичиж. За сондөр найз нь хариугаа бичээ. За та наана хариуг нь хийгээд. За, хариуг нь 21 үү? За миний охин энэ дээр 21 уруугаа бичээрэй. За, шалгах те. 21. Аха. За, шалгая. Миний охин За, 21 зүг байна. За, 3 нэмэх 1 1 2 2 5 4 1 2 гэд нэмэл 21. Хэрвээ буруу байх юм бол энэ За сондрын хариуг шалгахыг бүгдээрээ тий. Миний охин ийшээ харуулчих ингээд хариугаа. За 21 зүг байна. За гайхалтай. Ер нь бол бэлтгэлийн хүүхдүүд маань нөгөө 99 дотор нэмэх асуултал явдгийн. Гэхдээ нөгөө хүүхдийнхаа төвшнгөөс шалтгаалаад зарим хүүхдүүд маань 100 гаргаад 1000 гаргаад болох. Тий, андуурчдаг тий. Байдаг тий. Тий, манай хүүхд бас яг би хэдэн удаа хүлээд авсан бэ гэж эргээд надаас хамгийн асуусан. хөл 13 дуусаад хөл рүү ороод ирдэг болохоор хөл дээр яг хэд дэвсэж чинь тэрнээс шалтгаалаад нэг дэвссэн бол 100, хоёр дэвссэн бол 200 гэдэг болчихдог. Тий. Гэтэ сайн биш тий. Одоо хэдэн настай хүүхд лээ? Одоо 6 настай. 6 настай хүүхд чи одоо ингээд хоёр орондоо тоог нэмээд хасаад хийж ин гэхэр чинь бас гайхалтай шүү дээ. Зүр цэцэрлэгийн нас. Цэцэрлэгийн одоо сургуулийн өмнөх боловсролоор одоо энэ бүгдийг үзэж чинь гэхэр чинь нэгдүгээр ангийн чадвархаа эзэмшиж чинь гэдэг чинь. Дээрээс нь манайх нэг үсгийн хичээлтэй болохоор хавар гэхэд бүх хүүхдүүд маань ер нь бол уншаа сурчдаг. Оо за. Гэсэн үг нэмэлтээр явдаг болохоор. Тэгээд айгуул нөгөө нэг үсглийн баяр энэ төр хийх юм шиг. Тэг нь уншлагын тайлангаа хийчин. Одоо ер нь бол цэцэрлэг дээрээ үсгийн хичээлээ үзээд бүр уншаа сурчдаг. Оо гайхамшигтай. Сая юу боллоо итгэлээ шүлгийн тэмцээн болсон дээ цэцэрлэг дээр нь. За нэг гоё шүлэг. Манай ихтгэл төрүүлсэн шүү дээ. Чихмэн сагсаахай. Урагшаа харж байгаа. Өчтөөс мөчөөс дүүлээхээ мөн жижиг хэрэмхэн амтай сангыг цөмөд ари модын сураадаг ажилсаг хичээнгүй хэрмээ байна. Оо ажилсаг хичээнгүй хэрэм би байна. Миний охин тэмцээнд ямар шүлгээр оролцлоо итгэлээ. Хэрэмжин ингээд цөмөд Ингээд цэмүүд идэг те. Ингээд боб болч өгөхөр бас идчихдэг те. ингээд оруулж ам гарч ам. Байж байгаа. оруулж байгаа. Оруулж ам. Тэг жижиг самыг хийдэг. Жижиг самрч бас ичих юм уу? Гэхдээ хэрэмний модон дээр ургадаг. Модон дээр ордог. Гэхдээ тийм иштэй хүний идэх чи ишгүй. Ийм том самар идэж чадах болоо хэрэм. Ийм том алим шиг том самар. Коконат шиг. Чадахгүй юу? Түгээр баг баг арслан шүлэг болсон. Оо за, арслан гэж шүлэг уншсан юм. За, хийж явахдаа арслан шүлэг уншчих.
Аратан амьтад таантаан гэж айж мэж хүнсдэг юм ардгар сэгсгэр зогтор үсээ аргал цамж бодоггүй би урчууд урдан гүрэлтэй хүч чадал тэнхээ барьтай аратныхаа арслан бий байна. Оо за. За сондөр маань шүлэг мэдхөө. Мэдэн базар хөөхөндөө баа талан дутаа өвөл бадагтаа өсөн давуу сүрдэнда зэв дутанда чихэн хөөхөн Бачмуртай. Яста гайхалтай. За ич одоо юу нэлээ? спорт өрөлт. Спорт. За хин нэг хийж ихэ. За эхлээд сондөр дүүн хийгээд тэгээ, үзүүлчих. 3-3-ыг нэг нь 3-6-ыг нэг нь циклийг нэг нь хийн шүү. За юу. Тэнгисээ цаашаа суучих. За манай сондөр одоо 3-3 хийгээ үзүүлсэн. За зогсож байгаа нэг нь. Аяга 3 болгоч. Оо тий. За 3 болгоч. Цагаа дарлаа. За хураалаа. Хурцаа гараа. За бүгдээрээ дараалтаа тий. Цагаа дарлаа. Хоп. За манай сондөр ингээд 9 секунд. 9 секундэд 3-3 аяхыг хүрсэн тий. 9 За 3-3 спорт өрөлт маань ер нь бол үндсэн 3 өрөлттэй 3-3 3-6-3 цикл гэсэн 3 өрөлттэй байгаа. За одоо ихтгэл 3-6-гаа хийгээ үзүүлчих юм байна. Оо ямар хурд юм бэ? Оо 7 секунд. 7 секунд. Хоёр нэрээ мундаг юм аа. За одоо циклээ үзүүлчих юм уу? Цикл хийж. Тэнгисийг хүлээх үү? За. Оо за. Хэдэн секунд вэ? За хэдэн секунд хийсэн юм нөхөө? Хэд байна? Хэлээрэй. 24 24. хийстэй. Хүүхдүүд чи бүр ингээд том хүн шиг ингээд тоо өдрөө бүдий мэдээ сураад тий. Юуны 2 3 дугаар ангийн хүүхдүүд чи одоо энэ авьяас чадвар одоо мархан байгаа шүү дээ тий. Тэгэхэд бол зүгээр цэцэрлэг сургуулийн өмнөх боловсролоор ийм олон зүйл бодоод сурчинд бол гайхалтай. Хөөе. тэгээд Хамандаа юу хийгээд хэлсэн бэ? Цус гарцсан уу? Нөгөө хичээлдээ ингээд сайн бэлдээд байхаар ингээд хамраас цус гардаг гэсэн шүү дээ. Чи их сайн байгаа юм байна. их сайн бэлдсэн байна манай. Их сайн бэлдсэн байна. Тэгэхээр одоо утгагүй нөгөө Reds гээд клубээс ийм оюун түлхүүрийн клуб хоорондын тэмцээн зохион байгуулах гэж байгаа. Энэ бүтэнсээ өдөр манай ихтгэл хин хоёр Тэнгис хоёр манаас хоёлоо оролцсон. Оо за. Танах ер нь хичнээн багш сурагчтай. Манайх ер нь бол цэцэрлэг маань 2 салбар тэгээд нэг 280 хүүхдийн хүчин чадал бүхий 2 салбар цэцэрлэгтэй. Одоо манай байгаа салбар бол 100 гаруй хүүхдийн хүчин чадалтай. Нэг анги нь хэдэн хүүхдтэй гэсэн? Нэг анги ер нь бол нэг 20 хүүхдтэй. 20 хүүхдтэй. Яг шоогоо өрөөд эсвэл энэ бэлтгэлээ хийе явах тийм. Бүрэн төвлөрч байгаа тийм. Тэгээ суугаас очиж ийн гэсэн үг шүү бас тий. Суудлаас дараа нь хичээлээ хийхдээ бол бас гоё суугаад доктортой суугаад хичээлээ хийх шүү дээ. Зөндөө олон авьяастай хөгтөд байна да. За 39 секунд. Яста гайхалтай. Мундаг ба штэ. За гайхалтай баярлалаа. Тэгэд өнөөдрийн нэвтрүүлэгт бяцхан сондөр цэцэрлэгийн авьяаслаг бяцхан дүүнер маань хүрэлцэн ирж найз нартаа ямар их олон зүйл сурсныгаа гайхуулж үзүүллээ тий. Үнэхээр гайхалтай байна. Одоо Монголын бүх хүүхдүүд та гурав шиг ийм мундаг болоосаа гэж ахна бодож штэ. За тэгээд багш Батцэнд баярлалаа. За тэгээд манай Итгэл, Тэнгис, Сондров гээд одоо бэлтгэл болон ахлах бүлгийн дүүнер маань ирээд найз нартайгаа бас гоё сурсан зүйлээ хуваалцлаа. Тэгээд дүүнер маань том болоод хичээл сурлагатаа зөндөө өндөр сайхан амжилт гаргаад хүссэн гоё мэрэгчлээ сураад үеийнхээ найз нөхдөд бас зөндөө гоё үлгэр дуурайл болоорой гэж хэлмээр байна. За бидний урьдчилсан баярлалаа. За баярлалаа. Баяртай. Баяртай. Баяртай.
Гигийн өглөөгийн өнөөдрийн дугаарт авьяаслаг бяцхан дүүнер маань оролцож өөрсдийнхөө юу сурсан мэдсэнийгээ бас үзэгч түмэнтэй бас хуваалцлаа. Ингээд бяцхан сондөр цэцэрлэгийн талаар бас илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доор гарч байгаа утсаар холбогдоод аваарай гэж хэлмээр байна. Ингээд дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай.